Сайн байцгаана уу та бүхэндээ BTP подкастынхаа шинэхэн дугаараараа уулзаж байгаадаа баяртай байна. Энэ удаагийнхаа дугаарыг BTP буюу мэргэжлийн боловсрол сургалт түншлэл төрийн бас сургуулийнхаа 10 жилийн ой зориулан бэлтгэж байна. Би хөтлөгч Мөнхтуя мэргэжлийн боловсрол сургалт түншлэл төрийн бас сургуулийн мэргэжилтэн өнөөдрийн дугаарт мэргэжлийн боловсрол сургалт түншлэл төрийн бас сургуулийн удирдах зөвлөлийн дараа заяа сайхан гүйцэтгэх захирал тунгалаг нар уралдаан оролцож байна. Ололт амжилтад өрөн 10 жилийн ой барийн мэнд хүрье. Баярлалаа. Барийн мэнд хүрье. BTP-гийн эхлэл үүсгэн байгуулагдсан төвх үүсгэн байгуулагчдын талаар яриагаа эхлэе. Ямар зорилгын хүрээнд энэ бизнес салбарын донорууд нэгдсэн бэ? За тэгэхээр энэ манай төрийн бас байгууллагын үүсгэн байгуулагдсан одоо энэ төвх ярихаас өмнө бид нар тухайн үед одоо ямар нөхцөл байдалтай байсан бэ гэдгийг эргэн саная. Тэгэхээр мэргэжлийн боловсролын салбар нь анх одоо 2012 онд боловсролын салбараас салаад гэх юм уу тийм ээ хөдөлмөрийн яамны одоо харьяа очсон. За энэ юу байсан бэ гэхлээр одоо ямар ач холбогдолтой байсан бэ гэхлээр мэргэжлийн боловсролын салбар нь анх удаа тийм ээ одоо энэ хөдөлмөрийн зах зээлдээ ойртох, хөдөлмөрийн зах зээлийн зөвхөн нийлүүлэлт талдаа ажиллах биш, мөн эрэлт талдаа ажиллаж ажил олгогч нартай ойр дотон одоо ажиллахаар болсон ийм том одоо алхам байсан. Тэгэхээр энэ алхмын хүрээнд ч гэсэн Монгол Улсын засгийн газар, хөдөлмөрийн яам, за олон улсын байгууллага болон одоо хандивлагч орнуудаас одоо тусалцаагүй байсан. Тэгээд энэ үед бас мянганы сорилын сангийн төсөл нь анх удаа одоо Монголын мэргэжлийн боловсролын салбарыг цогцоор нь дэмжиж эхлээд 2008 оноос 2013 онд хүртэл одоо хэрэгжээд дуусах одоо төгсөн ийм үе байсан. За тэгэхээр тэр үед одоо энэ олон байгууллагуудын тийм ээ одоо энэ олон улсын байгууллага болон хандивлагч орнуудын санхүүжилтээр хэрэгжихээр маш олон төслүүд хэрэгжихээр ийм шинэ нөхцөл байдал үүсчихсэн учраас энэ төсөл хөтөлбөрүүдийг мянганы сорилын сангийн одоо үйл ажиллагаатай бас уялдуулах тийм ээ мэдлэгийн одоо салбарын мэдлэгийн менежментийг сайжруулах за энэ олон төсөл хөтөлбөрүүдийн уялдаа холбоо болон одоо зохицуултыг дэмжих ийм бүтэц одоо шаардлагатай болсон. Тэгэхээр тухайн үед одоо мэргэжлийн боловсролын салбарт төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж исэн байгууллагууд гэвэл мянганы сорилын сан, оюут толгой, за Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон Швейцарын хөгжлийн агентлаг зэрэг одоо энэ олон улсын байгууллагууд хамтарч за энэ үед тийм ээ энэ төсөл хөтөлбөрүүд уялдаа зохицуултыг хэрхэн дэмжих вэ? За хөдөлмөрийн яам болон Монгол Улсын засгийн газрыг хэрхэн дэмжих вэ гэсэн энэ чиглэлээр бид нэр бас нэлээд одоо бодолцож ямар бүтцээр дэмжих вэ гэдгийг бас бид нар ярилцсан. За тэгэхээр энэ хамгийн оновчтой үйл ажиллагаагаа тогтмол явуулах бүтц нь төрийн бас байгууллага байсан. Энэ утгаараа бид нар энэ байгууллагуудад нийлж 2013 онд тийм ээ одоо энэ төрийн бас байгууллага байгуулж ингэж үйл ажиллагаагаа эхлүүлж исэн удаатай. BTP-гийн үйл ажиллагааны чиглэл хэрэгжүүлсэн томоохон төсөл хөтөлбөрүүдээс та танилцуулахгүй бид нар бас 10 жилд маш олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. За BTP гэдэг нэршлийн хувьд бол одоо хүмүүс англиар нэлээх мэддэг энэ мэргэжлийн боловсрол сургалт түншлэл гэсэн байгууллага байгаа. Тэгэхээр 2013 оноос үүсгэлтэй энэ байгууллага бол ер нь тухайн үед одоо сая зайсайхан хэлж байгаагаар эмбэсийн салбарт бол 7-8 бараг төслүүд зэрэг хэрэгжээд тэгээд олон улсын байгууллагууд бол ингээд үйл ажиллагаагаа яаж уялдуулах юм бэ? Хамтын ажиллагаагаа яавал илүү үр дүнд хүргэх юм бэ? Монгол Улсын засгийн газар боловсролын яам, хөдөлмөрийн яамдуудтай яаж харьцах юм? Тэгээд сургалтын байгууллага одоо төсөл хүлээн авахч байгууллагуудтай яаж харьцах юм гэдэг олон асуудлуудыг бол шийдэх нэг гарц нь бол одоо энэ нэгдсэн ийм платформ, мэдлэгийн менежмент одоо хуваах, дамжуулах, түгээх ийм платформын хүрээнд бол одоо энийг хариуцаж ажиллах мэргэжлийн байгууллага үүсгэн байгуулъя гэдэг ингээд төрийн бас байгууллагыг байгуулсан байна. Тэгэхээр энэ хүрээндээ бол одоо доноруудын хамтын ажиллагаа үйл ажиллагааны чиглэл бол одоо нэгдүгээрт уялдсан байна. Хоёрдугаарт одоо давхцахгүй тий одоо нэг чиглэлийн хүрээнд юм нэг үйл ажиллагаан дээр олон донорууд зэрэг ажиллах одоо давхцал үүсгэхээс зайлсхийх эсвэл тэр олон үйл ажиллагааны дундуур одоо ямар нэгэн хэрэгцээтэй одоо gap гэж ярьдаг тий энэ одоо орон зай үлдэхүй гэдэг ийм олон одоо чиглэлийн хүрээнд
үндэслэл болгоод бол байгууллага маань үйл ажиллагаа эхэлсэн. Бидний эхэлсэн хамгийн том ажил бол одоо мэргэжлийн боловсрол сургалтын салбарын дата баазыг төсөл хөтөлбөрүүдийн одоо мэдлэгийн менежмент тэгээд одоо тайлан бүтээгдэхүүн үр дүнг одоо нэгтгэсэн юм платформ үүсгээгээд одоо VTP-ийн гэдэг вебсайтыг бол үүсгэсэн. Вебсайтын хүрээнд бол бид нар мэргэжлийн боловсрол сургалтын салбарт 1990 оноос хойших хэрэгжсэн одоо төсөл хөтөлбөрүүдийн мэдээлэл, дата, тайланг аль болохоор одоо боломж төвлөрөөр одоо цаасаар бол скандаж оруулдаг ч юм уу, видео бичлэг, аудио бичлэг тэгээд ер нь тайлан илтгэлүүд гэд бүх юмнуудыг бол одоо цуглуулахын ажлыг бол хийсэн. Тэгээ 13 оноос эхлээд бол дата мэдээллийн сан маань өнөөг хүртэл одоо ингээ баяжаад салбарын бол бас нэг томоохон одоо мэдээллийн сан болоод хөгжсөн ийм үйл ажиллагаа бол хамгийн том үйл ажиллагаа байлаа. Таршим дуртахад бид нар өнгөрсөн онд бас вебсайтаа шинжилээд олон түлхүүрүүгээр хурдан хугацаанд төгссөн мэдээлэл хайх боломжийг бүрдүүлсэн байгаа. Үүний үр дүнд болохоор гарын авлага хайж гэнэ үү, тайлан мэдээлэл хайж гэнэ үү, одоо бүх одоо Монгол улсад хэрэгжсэн мэргэжлийн боловсролын салбарын төсөл хөтөлбөрүүдийн мэдээллийг олж авах бүрэн боломжийг бол нээж өгсөн байгаа. Мөн түүнчлэн бид нар бас мэргэжил цэгийн вебсайтыг анх хөгжүүлж ирсэн шүү дээ. Тэр талаар хэдүүл ярилцъя. За бидний дараагийн хийсэн нэг томоохон ажил бол мэргэжил цэгийн мэн гэдэг вебсайтыг хөгжүүлсэн байгаа. Энэ вебсайтыг хөгжүүлэх ажлыг бол одоо Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан төслийн хүрээнд бол одоо бид нар энэ олон талт доноруудын оролцоотойгоор хийсэн байгаа. Тэгэхээр энэ мэргэжил цэгийн мэн вебсайт маань бол өөрөө эмбэсийн салбарт хийгдсэн одоо хамгийн анхны одоо мэргэжил сурталчлах, салбараа таниулах, тэгээд мэргэжлийн боловсролын сургуулийн сурагчдын мэдлэг ойлголтыг нэмэх мэргэжил сонголтод нөлөөлөх энэ чиг үүргийн хүрээнд бол хийгдсэн. Одоо хүртэл мэргэжил цэгийн мэн вебсайт маань илүү өргөжөөд одоо яг засгийн газрын төрийн байгууллага ашигладаг юм вебсайт болж одоо хөгжсөн байгаа. Манай байгууллага 2015 оноос хойш дэлхийн ур чадварын тэмцээний Монгол дахь хэрэгжүүлэгч нэгжээр ажилласан. Монгол ур чадвар тэмцээн болон дэлхийн ур чадвар тэмцээн манай байгууллагын үүрэг оролцоо болон дэлхийн ур чадварын тэмцээн Монгол улсын гаргасан амжилтын талаар болцохгүй. За дэлхийн ур чадварын тэмцээний талаарх ойлголт мэдлэгийг бол бас л донорууд маань бол манай салбарт оруулж ирсэн байгаа. Тэгэхээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн хүрээнд бол анх 2013 онд дэлхийн ур чадварын тэмцээнийг очиж үзээд за энэ тэмцээн бол салбарт ахиц дэвшил авчрах, салбарын нэр хүндийг дээшлүүлэх, суралцагчдын тоог нэмэгдүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх ийм үр дүнтэй тэмцээн байна гэж бол салбар шийдээд тэгээ 2014 онд бол Монгол Улсын засгийн газар бол дэлхийн ур чадварын байгууллагын гишүүн болсон байгаа. Тэгээ 2015 онд бол бид анхны тэмцээндээ бол оролцсон. Тэгээ 2015 оноос хойш өнөөг хүртэл манай байгууллагын дэлхийн ур чадварын тэмцээн Монгол ур чадвар гэдэг тэмцээнийг зохион байгуулах одоо хэрэгжүүлэгчээр одоо Монгол Улсын засгийн газартай хамтран бол ажиллаж байгаа. Ажилласан. Тэгээ энэ хүрээнд бол одоо бид нар салбартаа бол нэлээд том хөрөнгө оруулалт, мэдлэгийн менежмент, туршлага хоригдлуулсан гэж үзэж байгаа. Тэгээд дэлхийн стандартад нийцсэн ур чадварыг тэрсэн дэлхийн аж үйлдвэрийн салбарт гарч байгаа өөрчлөлтөд тавьж байгаа, мэргэжилтийн ажилтнанд тавьж байгаа тэр шаардлагыг бол бид салбартаа нэвтрүүлэхэд энэ тэмцээн бол томоохон үр өгөөж болсон ийм тэмцээн байгаа. Тэгээд тэмцээний талаар бол бид нар одоо олон төрлийн мэдээлэл бэлтгэсэн багаа чадварчуулах, тэгээд засгийн газар хөрөнгө оруулагч доноруудад энэ тэмцээний ач холбогдлыг ойлгуулах талаар бол вебсайтн дээр олон мэдээлэл тусгаалсан бол VTP пэйж хөгжүүлээд ингээд ажиллаж байгаа. Тэр та бүхэн бол бусад дэлгэрэнгүй мэдээллийг бол манай вебсайт пэйж хуудаснаас авах боломжтой байгаа. Манай байгууллагын бас томоохон үйл ажиллагаануудын гол чиглэл бол нэгдсэн үндэсний байгууллагын ЮНЕСКО ЮНЕВОК-ийн төв байдаг. Тэгэхээр үйл ажиллагааны талаар танилцуулах уу? Дахин хамтран ажиллах талаар хамгийн сүүл бид нар бас ногоон MBS гэсэн сургалтыг бас амжилттай зохион байгуулсан шүү дээ. Тэгэхээр манай энэ VTP төрийн бас байгууллагын хувьд бас тэр бол маш их том ач холбогдолтой дэвшилттэй алхам болсон гэж бид нар үзэж байгаа. Тэгэхээр төрийн бас байгууллага маань зөвхөн Монголдоо тийм ээ үйл ажиллагаа явуулаад зогсохгүй, танигдаад зогсохгүй, цаашид олон улсын түвшинд танигдаж ЮНЕСКОгийн одоо техник мэргэжил боловсролын салбарын одоо олон улсын төв болно сонгогдоод олон улсад хэрэгжүүлж байгаа мэргэжлийн боловсролын салбарын бодлогыг Монголд түгээх тийм ээ олон улсын одоо сайн туршлагуудыг Монголд авчрах нөгөө талаас
Монголд тийм ээ бидний одоо Монголд мэрэгжлийн боловсролын салбартаа олсон энэ ололт амжилт болон энэ сайн туршлагуудыг олон улсын түвшинд түгээх гэсэн ийм хоёр чиглэлээр одоо энэ үйл ажиллагаагаа өргөжүүлээд ингэ явж байгаа. Тийм тэгэхээр ЮНЕСКО Innovate төв болсныхаа хүрээнд бол бид нар одоо 2 жил тутамд мэргэжлийн боловсрол сургалтын салбарын чуулга уулзалтыг бол ЮНЕСКОтой хамтарч хийдэг байгаа. Тэгэхээр 2 жилийн хугацаанд мэргэжлийн боловсрол сургалтын салбарт гарсан ахиж дэвшил, шинжилэл, бодлогын баримт өчгүүд, олон улсын сайн туршлага гээд MBS-ийн хөгжлийн чиг хандлагуудыг бол одоо бидэнд түгээн дэлгэрүүлж салбартаа нэвтрүүлэх, олон улсын туршлагыг сонсох гээд энэ олон чиглэлээр бол бид нар одоо сургалт тэгээд олон улсын хурал зөвлөгөөн тэгээд уулзалтуудыг бол хийдэг байгаа. Ер нь мэргэжлийн боловсрол сургалтын салбарын багш нарын чадварыг сайжруулах, бодлого боловсруулагчдад одоо шинэ одоо олон улсын сайн туршлагыг түгээх гээд энэ үйл ажиллагааны хүрээнд бол одоо дижитал MBS, ногоон MBS тэгээд мэргэжлийн багш нарын одоо тухайн салбартаа нэвтэрч байгаа шинэ технологиудыг сургалтуудыг бол бид нар Univok бусад төвүүтэйгээ олон улсын төвүүтэйгээ хамтраад бол зохион байгуулсаар ирсэн байгаа. Манай байгууллагыг мөн бас газ сургалтаар манаас илүү бас мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагууд бас нэлээд мэддэг болсон. 2016 оноос Канадын United төслийн журмаар анх хэрэгжижсэн манай гендрийн ойлголтыг түгээн дэлгэрүүлэх төсөл маань хэрэгжиж эхэлсэн бол сүүлд бас Германы олон улсын хамтын ажиллагааны гизийн төсөл мөн ЮНЕСКОгийн оролцооны хөтөлбөрөөр шалгараад бид нар бас олон сургуулиудад сургалтаа хийсэн. Сүүлд нь бас доктортой хөгжлийн боловсрол төслийн хүрээнд нийслэлд байдаг эко сургуулиудын ахлах ангийн хүүхдүүдэд бас газ сургалтаа амжилттай бас хэрэгжүүлсэн багш сургалтчид нэлээд мэддэг басан юм сургалт байгаа. Энэ болохоор оролцооны аргаар суралцагчдад гендрийн ойлголтыг өгдөг юм сургалт байгаа. Сургалтын байгууллагуудад бас энэ мэргэжил сонголт дээр бас гендрийн асуудал бас нэлээд төлхөө байдаг. Мөн ялгуурлан гадуурхалтын асуудлууд бас нэлээд байдаг учраас энэ одоо сэдвийг бид нар зайлшгүй хөндөх шаардлагатай гэдэг үднэс сургалтыг хийж ирсэн юм аа. За энэ газ сургалтын хүрээнд бол бид нар сургалтыг түгээн дэлгэрүүлэх чиглэлийг бол бас бодлогыг барьсан байгаа. Нэг удаагийн сургалт очиж хийхээс илүүтэйгээр энэ сургалтыг цаашид сургалтын байгууллагууд өөрсдөө яаж багш нар яаж хэрэгжүүлж болох юм бэ гэд ингээд газ сургалтын хэрхэн явуулах вэ, гарын авлага, сургалтын одоо лавлахууд, одоо видео контентууд бүгдийг нь бол бид нар вебсайтанда байршуулсан байгаа. Тэгэхээр энэ мэргэжлийн боловсрол сургалтын салбарт гендрийн асуудлыг яаж авч үзэж байгаа юм бэ? Тэнд ямар асуудал тулгардаг юм бэ? Яаж зайлсхийх вэ? Ялангуяа салбарт суралцж байгаа охтууд, хөвгүүд, насан туршаагүй хүүхдүүд одоо ажлын байран дээр ажиллагчтай хамтарч ажилладаг энэ нөхцөл үүсдэг учраас энэ гендрийн талаарх ойлголт мэдлэг бол хамгийн хэрэгцээтэй, хамгийн одоо шаардлагатай ийм хөтөлбөр төсөл байсан. Тэгэхээр олон төслүүдийн дэмжлэгтэйгээр энэ гатын сургалтаа бол бид нар одоо 16 оноос хойш тасралтгүй салбартаа бол түгээн дэлгэрүүлж байгаа. BTP байгууллагын өнөөгийн хөрсөн төвшин үр дүнгийн талаар та тоолцохгүй юу? За тэгэхээр манай төрийн бус байгууллагын үйл ажиллагаанаас та бүхэн бас сонслоо тийм ээ. Одоо ямар чиглэлээр үйл ажиллагаа бие дааж явуулж исэн, ямар чиглэлээр тийм ээ төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллаж исэн гэсэн энэ олон үйл ажиллагааны үр дүнд төрийн бус байгууллага маань бол Монгол Улсын засгийн газар буюу хөдөлмөрийн яам, одоо сүүлдээ хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны салбарт одоо мэргэжлийн боловсролын салбарт одоо хэрэгжиж байгаа энэ төсөл хөтөлбөрүүдийн уялдаа зохицуулалтыг бол сайжруулсан. Тэгэхээр та бүхэн уялдаа зохицуулалт гэж юу юм бэ гэж бас гайхаж болно л да тийм ээ. Одоо энэ олон төсөл хөтөлбөрүүд тийм ээ энэ салбарт ингээд зэрэг хэрэгжээд явхлаар энэ олон төслүүдийн одоо төрөөн тунгаа захирлын хэлж байгаагаар тийм ээ яг салбарын дутагдж байгаа газар нь очиж үйл ажиллагаагаа хэрэгжүүлж гин үү тийм ээ эсвэл давхцаад нэг газар хэрэгжүүлээд байна уу за нөгөө талаас хэрэгжүүлээд санхүүжилт нь тийм ээ тал талаас санхүүжилт нь үр дүнгүй өнгөрч гин үү гэдэг дээр бид нар бас нэлээд анхаарч ажилласан улмаас тийм ээ энэ олон төслүүдийн уялдаа зохицуулалт нь сайжирсны гол жишээ нь юу вэ гэхээр би зүгээр нэг хэдэн жишээ хэлэхэд
Швейцарын хөгжлийн агентлагаас одоо 3 төсөл хэрэгжүүлж байсан. За тухайн үед бол Европын холбооны санхүүжилтээр тийм ээ хөдөлмөрийн салбарт 2 төсөл хэрэгжиж байсан. За мэрэгжлийн боловсролын салбарт дахин бас өөр 2 төсөл ингээ хэрэгжиж байсан. За дээрэс нэмээд тийм ээ Германы засгийн газрын хэрэгжилттэй энэ Швейцарын засгийн газрын хамтарсан энэ хөтөлбөрийн хэрэгжилт гэдэг ингээ бодхолоор энэ олон төслүүдийн тийм ээ үйл ажиллагааг дэмжиж тийм ээ зохицуулаад нэгдсэн удирдлагаар хангаад засгийн газартайгаа бид ингээ хамтраад ажилласны үр дүнд төсөл хөтөлбөрүүдийн үр нөлөө нь хамаагүй сайжирсан гэж би хэлнэ. Тийм. Тэгэхээр товчоор бол хэлэхэд тийм ээ одоо нэг дээр нэмэх нь 1 2 биш юм аа. Тэгээ хамтраад уялдаа зохицуултын сайжруулад явхад нэг дээр нэмэх нь 2 ч биш, 3 ч биш, 4 5 болох тийм болцоо бүрдсэн шүү. Тэгэхээр үйл ажиллагааны одоо бидний одоо 2013 онд төсөл хөтөлбөрөд хэрэгжүүлж байхад салбарын зохицуулт бол ерөөсөө нэг за бидний одоо харж байгаа за нэг 10% төвшин дээр байсан бол төрийн бас байгууллагын үйл ажиллагааны үр дүнд тийм ээ үйл ажиллагааны зохицуулт болон төсөл хөтөлбөрүүдийн үр нөлөө нь бол 110% хүрсэн гэж би бас бүрэн итгэлтэй хэлж чадна. За манай байгууллагын тохиолд бол энэ өнгөрсөн 10 жилийн хугацаанд бол одоо засгийн газар, олон улсын байгууллагууд, Univok төвүүд гээд дэлхийн урт төрийн байгууллага гэдэг ингээд дотооддоо болон гадагшаага чиглэсэн хамтын ажиллагааг бол өргөн хүрээнд өрнүүлэх чиглэлээр бол тасралтгүй хүчин чармаартай гархан ажиллаж исэн. За тэгээд бид нар ялангуяа салбарт бол одоо хэрэгжиж исэн төслүүдийн уялдааг хангах хүрээнд бол жишээл бид нар одоо төслүүдийн тим лидер митинг гэдэг багийн ахлагч нарын уулзалтыг хийдэг байлаа. Энэ бол одоо сар тутам зохион байгуулагддаг. Тэгээд төслүүд хийж байгаа ажлаа цаашаа зөв хийхээ, ямар ажил дээр хамтрах уу гэдэг энэ төлөвлөлтүүдээ хийдэг. Тэгээд MBS-ийн салбарын одоо календар, ивент календар гэж хийдэг байлаа. Тэгэхээр энд бол салбарт хэдэн сард ямар үйл ажиллагаа болох гэж байна гэдэг бүтэн жилээр нь бол салбарынхаа төлөвлөлтийг бас хийхэд бид нар бол хувь нэмрээ оруулдаг байсан. Дээр нь бол засгийн газартайгаа хамтраад, доноруудтайгаа хамтраад ТВ донор митинг гэдэг ингээд салбарын донорын уулзалтуудыг бол хийж бид нараас асуудлуудаа ярьдаг, дараагийн шинэ төслүүдийнхаа санааг хэлэлцдэг ийм үйл ажиллагаануудыг бол байнга хэрэгжүүлдэг байсан. Тэгэхээр бидний одоо энэ бүтээсэн одоо хүрсэн энэ төвшнгөөс харах юм бол мэргэжлийн боловсрол сургалтын салбарт одоо хэрэгжсэн хэрэгжих гэж байгаа төслүүдийн одоо санаа, тайлан, одоо бүтээгдэхүүн, одоо үйл ажиллагааны чиглэл, оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ гэдэг олон зүйлсийг бол англи болон монгол хэл дээр бидний одоо вебсайт, пэйж хуудаснаас бол харж болно. Тэгээ энэ нь бол үндсэндээ салбарын одоо мэдлэг мэдээллийн санг бий болгосон одоо бидний хамтын ажиллагааны хамгийн гол үр дүн гэж бол харж байгаа. Тунгаа захирлын хэлж байгаа болохоос салбарын мэдлэгийн менежментийг бид нэр одоо дэмжиж ажилласан, одоо ч дэмжиж ажиллаж байгаа. Тэгэхээр миний түрүүнд дурдсанаар энэ олон төсөл болгон тийм ээ өөрийн хийсэн одоо боловсруулсан бүтээгдэхүүн. За тэгээ тайлангаа ингээ гаргаад тусдаа явхлаар тэр олон сайхан одоо хөрөнгө оруулалт тийм ээ тэр мэдлэг хаана хадгалагдаж байна тийм ээ. Тэгэхээр энэ VTP.mn буюу VTP CGMN гэсэн энэ database тийм ээ одоо хадгалагдаж байгаагаар мэргэжлийн боловсролын салбарын одоо энэ институцийн гэж ярьдаг тийм институцийн санамж байг бол бид нэр дэмжиж байгаа. Засгийн газар 4 жил тутам солигддог тийм ээ та бүхэн мэдж байгаа. За тэр дотроо яамны дотоод бүтэц бол тэрнээс ч олон удаа солигддог. Тэгэхээр ийм нөхцөл Монгол Улсын засгийн газрын одоо энэ салбарын тийм ээ санамж хаана вэ нэ тийм ээ гэдэг том асуудал байдаг. Тэгэхээр энэ мэргэжлийн боловсролын салбарын хувьд бол VTP-ийн хувьд бид нэр одоо шийдэж өгч чадсан гэж бид нар бас үзэж байгаа шүү. Ингээд 10 жилийнхаа ойдоор ингээд өнгөрсөн түүхээ ярилцахад бас их сайхан байна. Бид нар бас гадны олон экспертүүдтэй нэг өрөөнд ингээд хамтарч ажилладаг байсан. Тэгээ бас олон сайн дурын ажилчид бас бид нартай бас хамтарч ажилладаг байсан шүү дээ. Тунгаа захирал 10 жилийнхаа ойдоор сайхан мэдчилгээ төвшүүлэхгүй юу? За тэгэхээр одоо байгуулагдсан цагаасаа хойш өнөөг одоо 10 жил гэдэг бол маш хурдан өнгөрсөн байна. Одоо саяхан л байгуулагдсан юм санагдаж байна. Гэтэл одоо бидний энэ хугацаанд бол маш олон доноруудтай, маш олон одоо зөвлөхүүдтэй тэгээд одоо хөгжлийн зөвлөхүүд, сайн дурын ажилтнууд, Канадын, Австралийн ингээд сайн дурын ажилтнууд олноор ажиллаж илаа. Тэгээд одоо манай байгууллагын үүсгэн байгуулагч нар тий
бидний зөвлөхүүд одоо удирдах зөвлөлийн гишүүд гээд олон хүмүүстэй бол энэ өнөөгийн төвшөндөө хүрэх гэж бол бид нэлээд их одоо хүчин зүтгэл чармаалт гаргаж бол ажилласан байдгийн. Тэгээ биднийг дэмжиж ажиллаж исэн одоо Монгол Улсын засгийн газар, боловсролын яам, донор байгууллагууд, тэгээд мэргэжлийн боловсролын салбарын байгууллага, сургалтын байгууллагууд, багш нар бүгдэнд нь одоо бас бид ойн байрынхаа мэдлэгээ хүргэж байна. Тэгээд ялангуяа энэ дунд бол бас салбарын ажил олгогчдыг төрийн бас байгууллага, түншлэлийн байгууллагууд, тэгээд мэргэжлийн холбоодыг бол дурдах ёстой. Тэгээд тэдэнтэйгээ бид нар бол одоо салбарын одоо харилцааг хөгжүүлэхэд донороос гадна дотооддоо бид нар бол бас харилцаагаа хөгжүүлэхэд бол нэгт уялдаатай ажиллаж чадсан ийм амжилтыг одоо дурдаас сууж байгаадаа бол таатай байна. Мэргэжлийн боловсролын салбар нь үнэхээр өөр өгөөчтэй сайхан салбар байдаг. Энэ салбарт ажиллаж байгаадаа үнэхээр их бахархдаг. Бид бол Монгол Улсын хөдөлгөгч хүч тулгуур байдаг. Мэргэжлийн боловсролын салбарынхандаа ажлын амжилт хамгийн сайхан бүхнийг хүсье. Дараагийн дугаараар уулзъя. Түр баяртай. Баярлалаа. Баяртай.